Өнгөрсөн 7 хоногт вакуумжуулсан сургалт сүлжээний бизнесээс хохирогч болж үлдсэн иргэд олон байлаа. Тэдний ихэнх нь гэрээтэйгээ сайн танилцсахгүй шууд гарын үсэг зурчихсан гэж байсан. Үүнээс болоод хохирогч болоод үлдчихжээ. Өөрөөр хэлбэл нөгөө талын гэрээ хийсэн хүмүүсээ хаанаас олох хохирлоо хэрхэн барагдуулах гэх мэт мэдэхгүй байгаамаа. Зарим иргэдийн хэлж байгаагаар ч гэсэн гэрээ ихтэй тууштай сайн танилцдаггүй цаад байгууллагадаа бүрэн итгэдэг учраас тэгсийгээл орхичдаг гэсэн тоомжиргүй хариулт хэлж байна. Сайн танилцдаг байх юу? Ер нь хагас дутвал уншаад эхнээс нь уншаал тэгээ сүүл рүү нэг уншдаггүй юм шиг эсвэл сайн танилцдаггүй юм шиг санагдсан шнэ. Яагаад тэгдэг юм бэ? Мэдхгүй одоо цаад байгууллагын үндэ итгэдэг юм бэ л дээ. Одоо л тийм л ах гэж. Нэг л хийж байгаа юм а өөртөө тэрийг ямар юм ихээ яаж идэх үүргээ яаж биелүүлэх гэдгийг дутуу хангалтгүй байна гэж өөртөө л хангуудах шүү дээ. Иргэний л буруу. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаагаар иргэд хуулийн боловсрал муутай байдаг гэж гарчээ. Гэсэн ч өөрсдийнхөө төлөө хийж байгаа ажилдаа хянамгаа хандах хэрэгтэй гэж хэлэх хүнч байна. Гэрээ хийж байгаа тохиолдолд эсрэг талын хүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байх хэрэгтэй юм байна. Гэрээ бүрт хийж байгаа цаг хугацаа тийм ээ. Энэ бол заавал орно. Тэгээд хэрвээ үнийн дүнтэй зүйлүүд бол үнийн дүн мэдээж орно. За тэгээд мэдээж хоёр талын тийм ээ. Одоо хүсэл сонирхлыг илэрхийлсэн асуудал нь бол зайлшгүй бол баримт чинь нотлогдсон байх хэвээр. За тэгээ мэдээж гэрээ байгуулж байгаа талууд бол одоо харилцан бие биенийхээ тийм ээ одоо хаяг адарсаа бол заавал тусгах хэвээр. Тэр үтгэл гэрээ зурсан газар энэ асуудлыг шийдвэрлэх хэвээр юу? Эсвэл гэрээн дээр одоо тэр айл асуудлаар шийдвэрлэх вэ гэдэг нарийн тохирж бас болдог байхгүй. Иргэний хуулинд гэрээ хилцэл тохиролцоо гэж зааж өгсөн байдаг. Хилцэл нь аман болон бичгээр байдаг бол гэрээ нь хилцлийг баталгаажуулсан бичгийн хэлбэрт байдаг юм байна. Гэрээг хүчингүй болгох хэд хэдэн тохиолдол байдаг. Тухайлбал бусдыг айлгаж сүрдүүлсэн, дарамтлж хийсэн гэрээ байх юм бол цуцалж болно. Мөн өөр асуудлыг шийдэхийн тулд далд санаа агуулж гэрээ байгуулсан тохиолдолд энэ төрлийн гэрээнд гарын үсэг зурахгүй байж болно. Мэргэжлийн үнээрч гэрээгээ хянуулж болох юм байна. Гэтэл иргэд өөрсдөө гэрээтэйгээ сайн танилцахгүй залхуурдгаасаа болоод алдаж байгаагийн тод жишээ нь сүлжээний бизнесээс хохирж үлдсэн хүмүүс болж байна. Баццэг Батбаатар нар мэдээллээ.